гишүүдийн өглөөний амгалан айлтгая. За малын эндэгчүүлсэн даатгалын тухай хуулинд засгийн газраас өргөн барьсан энэ нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг бас ахалж ажиллалаа. Тэгээ энэ хугацаанд засгийн газарч бас нэлээдгүй судалгаа хийсэн юм байна. Малчтын дунд ажлын хэсгийн гишүүд ч гэсэн өнгөрсөн одоо намрын чуулганы тусарлагаанаар одоо өөрсдийн тойрог одоо малчиттай баг дээр одоо очиж уулзалтуудыг зохион байгуулсан. Мэдээж засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл болон малчтын одоо тавьж байгаа хүсэлт шаардлагын хувьд бол бас зарчмын зөрүүтэй саналууд бол бас мэдээж байгаа. Энэ хуулийг өшөө цааш нь сайжруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Басан жаргал гишүүнтэй санал нэг байгаа. Гэхдээ саяны хэлдэг малчтыг нөгөө албан журмын даатгал шиг хэмжээнд аваачиж гэн гэдэг бол бас буруу ойлголтоо. Засгийн газраас бол төрөөс ямар нэгэн хөнгөлөлтөө зээл тусламж авч л байгаа бол энэ малын эндэгчүүлсэн даатгалын одоо даатгал заавал даатгах ёстой гэсэн ийм одоо зүйл заалтыг оруулж ирсэн. Ажлын хэсгийн хувьд бол заавал ийм албан журмын даатгал шиг тийм хэмжээнд бол аваачих болохгүй. Өнөөдөр малчт руу хандсан маш их хөтөлбөр маш их одоо хөнгөлөлтөө зээлүүд явж байгаа. Энэ тохиолдолд хэрвээ ингэ баталчих юм бол яг нөгөө албан журам гэдэг юм руугаа орчих гээд байна гэж. Тийм учраас хувь санаачлагчид нь энэ малчин заавал даатгуулах ёстой юм буюу хөнгөлөлтөө зээл тусламж үйлчилгээ авахын тулд одоо малын эндэгчүүлсэн даатгалд хамрагдсан байх ёстой гэдэг энэ саналыг нь бол бид засгийн газарт эргүүлээд буцааж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр малчид бол хуучин өөрийнхөө хүслээр даатгадаг тэр зарчим руугаа бол явнаа. Хэвээрээ гэж ингэж ойлгож болно. За яг ашиг тусын хувьд бол ер нь дэлхийд одоо байхгүй л ганц л тогтолцоо энэ малын эндэгчүүлсэн даатгал Монголд байт юм бэл. Африкт Кен улсад байдаг гэж байгаа. Тэр нь бол гэхдээ нөгөө газрын гарц. Одоо монголчилж ярих юм бол зуншлагтай холбоотой одоо газрын гарцтай холбоотой зохицуултуудыг хийд юм бэл. Тэгэхээр манай энэ бэлчээрийн мал аж ахуй дэлхийд ганц байдаг энэ одоо аж ахуй зохицуулагдсан энэ даатгалын үйлчилгээ дэлхийд байхгүй. Гэхдээ Монголд 2006 оноос хойш энэ одоо Дэлхийн банкны санхүүжилтээр төсөл хэрэгжиж байгаад 2014 онд одоо бие даасан хууль болж гарсан. За өнөөдөр бид одоо ингээд нэмэлт өөрчлөлт хийх гэж. За энэ хугацаанд бол бас одоо жишээ нь хамгийн сүүлийн жишээ гэхэд 2023 оны өвөл 24 оны хавар Монгол улсын мал аж ахуйн салбарт одоо 1.6 их найт төгрөгийн хохирол учирсан. За үүнээс бол энэ малын эндэгчүүлсэн даатгалаас 22 мянган малчин өрөхөд бол 16.8 тэрбум төгрөгийн одоо даатгалын нөхөн төлбөрийг олгосон байх жишээтэй. Тэгэхээр энэ бол бас яг ортоос ямар нэгэн ашиг тусгүй гэдэг юм уу тийм байдлаар бол бас шууд харж болохгүй бах. Гэхдээ за энэ цаг дуусчих шүү. За баасан жаргал гишүүн тодруулна.